Автобус 2 компани жолооч өнөөдөр согтуугаар угсран автобус жолоодож хөдөлгөөнд оролцож байгаад баригдсан байна. Жолоочийн согтолтын зэрэг тэгд зууны 31% байжээ. Жолооч 7 цаг 40 минутанд зорчигч авч 8-аас 8 цаг 30 минутын хооронд замын хөдөлгөөнд оролцож байхад нь цагдаа зогсоож шалгаснаар зөрчлийг илрүүлсэн байна. Нийтийн тээврийн том аврын автобустай холбоотой осол сүүлийн үед ихэр гарах болсонтой холбогдуулан замын цагдаагийн газраас нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалтыг 45 оны хугацаанд явуулж байгаа юм. Энэ хүрээнд хийгдсэн ээлжих шалгалтын үеэр өнөөдөр согтуу жолооч нийтийн тээвэр жолоодон хөдөлгөөнд оролцож байгааг илрүүлсэн байна. Ер нь согтуу хугацааны зүйл хэрэглэсэн тээвэр гэж жолооч хөдөлгөөнд оролцохгүй гэж чинь болохгүй шүү дээ. Тэгээд таны оролцсон баталгаа чи энэ байна өнөөдөр. 0.31% согтолттой хөдөлгөөнд оролцоод хүний амнаас эрүүл мэнд хариуцсан явж байгаа байдал чинь ингээд илэрч байгаа байдал юм. Энэ нүгээр ингэж жагаад эргүүлээд нийтийн тээврийн алтан мэдээлэл юм. Өглөө хэдэн цагт гарсан юм? Өглөө 7:40. 7:40-оос хаана юу болсон юм? Өчтөр хоёр ресторан нэшлэр өгсөн. 3-5 цаг. Тэгээ өглөө гарахт чинь шалга механик шалгаж үздэг юм уу? Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнд иргэдийг сэрэмжтэй оролцохыг энэ үеэр анхаарууллаа. Ялангуяа өнөөдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн багангийн сурагчдын улирлын амралт эхлэж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хэрэв хүүхэд зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох бол асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулсан байна.